Бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэгээр ахин олдож байгаадаа баяртай байна. Энэ удаагийн маань дугаар 2025 оны хамгийн сүүлийн дугаар болж байна. Тэгээд өнөөдөр яг сүүлийн дугаар хийх гэж байгаа мэдсэн юм шиг өнөө өглөө ингээ манай гэрийн гатаа нэг бэлэг хөргөлтөөр хурж ирээд тэгээд бэлгээ онгоолгаад үтсэн чинь одоо манай YouTube-ыг үздэг нэг ихчээс маань надаа одоо яг зөвхөн надад зориулсан 100 сарын баярын мэнд хүргэсэн бэлэг байсан. Тэгээд энэ бэлгээ unboxing хийж харсан. За тэгээд дадаан. Тэгээд YouTube-ийнхаа үзэгчдийн бэлгэлсэн. Одоо энэ гоё шин дээлтэйгээ суугаад 2025 оныхоо сүүлийн бичлэгийг хийх гээд сууж байна. За тэгээд энэ дээл болохоор Үлзий брендийн дээлээсэн. Ингээ харахаар кира гэх гялтгансан мөртлөө маш энгийн юм гоё дээл байсан. Тэгээд жанцал нэмэгчтэй маш их баярлалаа. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг болохоор та хэдтэй өмнө хэлсэнчлэн ер нь бол нэг юм сэдвийн бичлэгүүд би хийгээ яваад байгаа шүү дээ. Тэгээд нэг сэдвэрээ 1 2 3 гэсэн ингээ хэсгүүдэд хуваагаад нэг тиймэрхүү одоо тактиктай гэх юм уу да тий надад илүү ямар байдлаар хийвэл амар вэ гэсэн тэр тактикаа бариад явж байгаа. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаарыг болохоор ер нь сэдвийн бичлэг хийхгүйгээр харин 2025 оноод өгнээд 2026 оноо өгч байгаа ийм бичлэг хий гэж бодсон. Гэхдээ бүр нэг амар айхтар одоо миний зорилго тийм байсан би зорилгодоо хүрч чадсан үгүй юу гэдэг ч юм уу те. Тэр утгаараа биш зүгээр л нэг юм буу халсан иймэрхүү бичлэг хий гэж бодсон байхгүй. За тэгээд өнгөрсөн 6 сар ер нь миний амьдрал ямархуу байдлаар хүрсэн гэдгийг та хэдэд ярьж өгье гэж бодож байна. Яа гэвэл миний бичлэгүүд бол дандаа ихэвчлэн ямар нэгэн сэдвийн талаар ярьдаг болохоос яг өөрийнхөө одоо амьдарч байгаа байдалтай амьдралын хэв маягийн талаар нэг одоо тийм чөлөөтэй ярих боломж олцдоггүй дээ нэг бичлэгнийхаа эхэнд ч юм уу би за энэ 7 хоногт ер нь инглээ тэглээ гэдэг ч юм уу нэг хальт тайлцсан ингээд дурдаад өнгөрдөг шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн 6 сарын хувьд гэх юм бол манай охин 4-р сараас цэцэрлэгт ороод за тэгээ би ажил хайж эхэлсэн. Тэгтээ эхний хэсэгт нь бол нэг ингээд яарахгүй. За тэгж жагаад ажил олон доо. Тэгтээ би энэ удаад болохоор өмнө нь 24 цагийн дэлгүүрт ажилладаг байсан шүү дээ, тий. Одоо CU MU гэдэг шиг тийм одоо Японы дэлгүүр гэсэн үг байхгүй. Тиймд ажилладаг байсан учраас энэ удаад арай нэг жоохон одоо том ямар нэгэн брендийн ч юм уу тийм дэлгүүрт ажилладаг ч юм уу гэж бодоод ингээ хайж хэлжсэн. Тэгж явж байгаад сүүлдээ тэр маань нэг жоохон худлаа олж гисэн. Яагаад гэх юм бол нэг хэд хэдэн газарт одоо менсэцүү буюу ярьцлага өгөх гээд ингээ цаг тавлцсан байжсэн чинь манай охин өвдсөн байхгүй. Тэгэхээр хүүхэд өвдсөн учраас одоо хүүхдээ хинт ч харуулах боломж авахгүй өөрөө харах хэрэгтэй учраас тэр менсэцүүнүүдээ одоо цуцлахаас өөр аргагүй төрсөн. Тэгэхээр энэ бол одоо миний бас өөрийн буруу. Яагаад гэвэл цагаа ол хитрхи ингээ тулгцсан байсан гэсэн үг байхгүй. Тэгээд ажил хайх 3 сарын хугацаа ер нь бол ээжүүдэд өгдөг. Тэгээ 3 сарын хугацаанд ажиллаа олж чадахгүй байх юм бол хүүхдийн буцаага цэцэрлэгээс гаргацдаг байхгүй. Тэгэхээр би бол эхний 2 сарын хугацаанд бол YouTube дээр жоохон анхаарлаа хандуулад илүү тийм цагаа зарцуулсан, илүү их судалгаатай тиймэрхүү бичлэгнүүдийг хийж исэн үе маань бол тэр үе байсан. За тэгээд цаг тулцсан учраас одоо тэр менсэцүүнүүдийг ярилцлагуудыг цуцлаад за тэгээд гэрийнхаа хамгийн ойрхон хамгийн гол нь хүүхдийнхаа цэцэрлэгтээ хамгийн ойрхон тийм 24 цагийн дэлгүүрт дахиж одоо ажилд орсон. За тэгээд тэрэнд ажилд ороход бол угаасаа өмнө байсан туршлага байсан учраас тэгээд ер нь гайгүй шууд орсон. Ингээд би ч нэг 6 оноо 7 сараас ахуулаад ажилдаа орчиж байгаа гэсэн үг байхгүй. За ингээд ажилд орсноос хойшоо бол амьдрал бол яг 7 хоногор ингээд явж эхэлсэн. Тэгээд 7 хоногийнх нь 2 өдөр нь би одоо цагийн ажил хийж байгаа гэсэн үг байхгүй. Нэг 2 юм уу эсвэл 3 өдөрт нь гэсэн. За одоо манай эсрэг ээлжийн хүмүүс хэрвээ үнэхээр өвдсөн хүүхд мөхтөн өвдсөн байх юм бол 4 өдөр ажилдаг ч юм уу те. Ер нь бол 2-оос 3 өдөр ажилдаг. За тэгээд 7 хоногийн 2-оос 3 өдөр нь одоо ажил хийж байгаа. Үлдсэн одоо өдрүүд нь яаж өрнөдөг вэ гэх юм бол 2 өдрийг нь би бол яг
YouTube хийхдээ зарцуулдаг. Нэг өдрийг нь болохоор одоо сүүлийн хэдэн сард бол Игүүрцэг имэн сайтдаа нийтлэл бичгтээ зарцуулж ингэж явж байгаа. Тэгээд ерөн за ажилтаа өдрүүд яаж өнгөрдөг вэ гэх юм бол өглөөний 6 өнгөрөөгөөд босоод миний ажилтаа өдрүүдэд болохоор өглөөний цаг ихэвчлэн манай нөхөр бэлдэн. Тэр хоорондор нь би нүр амаа бодлаа. За тэгээд нэг цаагаа ууш тусан готоо 7:30 өнгөрөөгөөд охин аваад би дугуйтайгаа гардаг. Тэгээд охины цэцэрлэг болохоор манахаас нэг 2 км орчмын зайтай байдаг байхгүй. Тэгэхээр дугуйтайгаа хойлоо жийж агаад охиноо нэг 7:50 үед цэцэрлэг дээр нь оруулж өгч байгаа юм. За тэгээд 7:50 гээд буцаад ажил руугаа нэг 5-6 минут жигээд за тэгээ нэг 8 цагаас нэг 2-3 минутын өмнө ажилдаа ороод за ингээд ажилдаа 8 цаг гэхэд ороод тэгээд орой 16 цаг хүртэл ажиллана. За охины цэцэрлэг бол 16 цаг 30 минут хүртэл авах боломжтой байдаг учраас ажлаа дарангуудаа шууд охиноо аваад буцаж одоо жигээд охиноо аваад тэнгуутаа ахиад тэндээсээ гэрлүүгээ ингээ урж ирдэг. Тэгээ тэр үед болохоор манай хүн сургуулаасаа гэртээ өрөөд ирсэн даалгавар малгаараа хийгээд ингээ байж байдаг байхгүй. За тэгээ бид гуруула болж авангуудаа юу их вэ гэх юм бол энэ хоёр зургт үзүүлнэ. Нэгэнд нь зургт үзүүлээд нэгэнд нь одоо тоглоомын тоглуулад тэгээд нэг бүтэн нэг цаг гаруй хугацаанд байна уу би хоолоо хийн. За ингээ хоолоо хийж дуусангуудаа энэ хоёрын одоо зургт муртын за одоо болмолгүй уйлахтаа уйлждуулахтаа дуулж нэг юм болуулаад гуруулаа суугаад хоолоо иднэ. За ингээ хоол идээд дуусах үеэр ер нь аав нь ажилласаа орж ирнэ. За дуусахгүй байх юм бол бид гурав нэг хоолоо идчихэд хоорондоо юм ярьдаг ч юм уу энэ хоёр хоорондоо тоглоно би бас нэг аяа маяга угаана. Маргааш энэ хоёрын бэлтгэлийг хийн гэж аваад ер нь 8 цагийн үед хүүхдүүдээ усанд оруулаад тэгээд энэ хоёр чинь хурж ирсэн аавтайгаа бас нэг тоглож моглоно. Ингээл ерөнхийдөө 9 цаг гэхэд энэ хоёрыг унтуулнаа. За ихэвчлэн бол би 9 цаг гэд энэ хоёртой хамтдаа унтахыг хичээдэг. Гэхдээ одоо тэгээ сүүлд одоо энэний дараа дурддах ажлуудаа хэрвээ гүйцээгээгүй байх юм бол унтуулчаад хойноос нь бас ажиллаа хийдгээ. За тэгээ нэг сардаа нэг юм уу 2 удаа муудаа төгтөгөө хамт кино минь үзэх. Тэгээ нэг ганц нэг пив уух ч юм уу тиймэрхүү өдрүүдээр ингэж ажлын өдөр бол ингэж өнгөрдөг. За ажилгүй өдрүүд бол би охиноо 9 цагаас өмнө бол цэцэрлэг дээр нь хүргэж өгдөө. Тэгээд 9 цагт нь хоёлаа чинь явах гэж бас буу юм болно шүү дээ. Одоо хүүхдтэй хүмүүс бол ойлгож байгаа ах. Одоо би жишээ нь 7:30-д гэрээсээ гарахаар ер нь ингээд боцдог гэдэг ажлын өдрөө зэтгэж байгаа шүү дээ. Тэгэхдээ 7:50 гэж цэцэрлэг дээр нь очиж байгаа гэж байгаа. Энэ чинь 20 минут өнгөрч шин. Тэгтэл тийшээ бол нэг 10 минут би дуугаар явдаг байхгүй. Тэгэхээр энэ үлдсэн 10 минут нь юу гэх юм бол нөгөө хүүхдэд харагдана те. Нөгөө чинь нөгөө дугуун дээрээ суухгүй, ингэхгүй, ийшээ тийшээ зүхтэн, уйлна те. Гэрээсээ гарах гэж гутлаа өмсөхгүй, явна явахгүй уйлна те. Эсвэл одоо шэйх баах болно ингээд ер нь бол маш хэцүү дээ. Тэ за тэгэл тэрнийхээ одоо зай минутыг аваад би орн өглөө бүр ингээл амьсаад дээгүүр л дөө ингээл ваа гэд ингээд жийж тэгэж ирнэ явдаг. Тэгэл нэг 9 цаг гэхэд охиноо ажилгүй өдрөө ол хөргөж өгөөд гэртээ урж ирээд за нэг анхан шатны нэг гэрээ нэг цэвэрлэгээ ол хийнэ ямар ч лээсэн аяг тавгаа авахын аваа зэгцлэхтэй тэгээ хүүхдүүдийнхээ хувц сунрыг нугаах бла бла гээл за одоо нэг дуустгүй ажлууд байгаа ч тийм. За тэр нэг дуустгүй ажлуудаа 10 цаг маг хүртэл хийх юм уу да. Тэгэнгүүтээ үргэлжлүүлээд шууд одоо YouTube-ийн ажил дээрээ суудгаа. Энэ YouTube-ийн ажлыг би 2 өдөр хийдэг гэдг нь болохоор хэрвээ би зүгээр одоо энгийн ажил хийгээд яг ингээд нэг юу ч хийхгүй те гэрээ ажил ч юм уу ингээл өөр ямар нэг юм хийхгүйгээр ингээд суух юм бол энэ бол одоо миний за нэг 6 цаг ч юм уу те яг нам суугаал ингээ гаргах ажил байхгүй одоо нэг удаагийн бичлэг гэдэг бол гэхдээ ингээ дундуур нь ажил хийх бла бла гэл ингээд гэрийн ажил хийх юм цэвэрлэх тэгэл энэ чарахаар муухай харагдал тэрч муухай харагдал тэгээд нэг тим юмнууд ингээ хийж авсаар агаад ингээд хоошоо олцдог. За тэгээд тэрийг эхлээд одоо эхний өдөр нь бол судалгаагаа хийн. Судалгаагаа яг компьютер дээрээ шивнэ. Тэгэнгүүтээ амжих юм бол хойноос нь шууд бичлэгээ хийдэг. Амжихгүй бол судалгаагаа хийж дуусгаад үргэлжлүүлээд одоо гэрийнхээ ажлыг хийнэ гэсэн. За ингэжээд л одоо манай хүүч нь хүрээд ирнэ гэсэн 3 цагийн үед хүрээд ирдэг. Тэгээ хүүтэйгээ хоёлаа тийм юм ярьж марих ч юм уу те ингээд нэг бас нэг ойр зуурын юм хийн ямар байсан за сургууль нь ямар байсан цөм мөнхийг нь ухаж үзэх те за энэ цүнхэн зэтэр чинь хичээл нам чинь ер нь юу болж ин яаж ин хийж ингэж анхаарлаа хандуулах тиймэрхүү юмнууд байна. Тэгээ дээрэс нөгөө хүүхдэд их бичгээ уншдаг байхгүй одоо монгол хэлэн дээр нэг ихийг ингээд 3 удаа мудаа уншдаг. Тэрийг нь сонсож одоо дүн шинжилгээ өдөр болгон өгдөг тийм тэмдрийг бөглөх гэд ажлууд бас байна. За тэднүүсийг ингээд хийж байтал охин авах цаг болно.
Яг бичлэг эдитэлж байгаа ч юм уу те яг ингээд цаг хугацаа бол амжихааргүй байгаа өдрүүдэд бол зөвхөн хүүгээ 3 цагаас үржирэнгүүт нь үргэлжлүүлээд за чи даалгавраа хийгин гутаа хоёр талд нэг нь даалгавраа хийгээд нэг нь одоо YouTube-ийн ажил дээрээ суугаад ингэсээр л яг охин авах цаг болол 4:30 4 гэл болдог. За тэгээ ер нь бол 4 гэж гэрээсээ гарлаа. Охин авчирлаа. За нөгөө ажлын өдөртэй адилхан нөгөө юм чи эхлэх гэсэн үе. Нэг цаг энэ хоёр ч юм үзүүлээл. За бидний оронд орно өөрөө тайван шиг хоолоо игээд. За энэ хоёрт одоо ингээ юм үзүүлэхгүйгээр би одоо хоол мол гэх юм бол үнэхээр барахгүй бүр айгүй хэцүү байдаг байхгүй. Энэ ч хоорондоо уйлна, дуулна, ойрлно, хурж ирнэ, ээжээ гэл уйлал хурж ирээд дарагдана. Тэгээ нэг гимтэж бэртэж гээд энүүгээр чин 40 нангүүн доод айлгарч ирж хаалга тогшин тэ. За тэгэл зүгээр л өдөрт ямар ч лсэн гэсэн хоолоо 50 хийяа л гэж би шийдээд энэ хоёрт бол ер нь юмыг үзүүлдэг хүн байна. За тэгэл ер нь бол ингээд өнгөрсөн 6 сар бол нэг иймэрхүү байдалтай өнгөрсөн. Хагас бүтэн санд бол ер нь их хөвчлэн нөгөө хүүгийнхаа клубын юмд явдаг. Клубийнх нь тэмцээн оролтоонд нь очиж үзэх ч юм уу те. Аль эсвэл хоол молыг нь хийх, аваачих тэрүүгээр охиноо аваач жагаар л болонгаа одоо дасгал сургалтыг нь харах гэдэг ч юм уу. Манайх тагс ойрхон учраас алхаал очичтэй. Тэгээ гих мэтэр хагас бүтэн санд тэгээд ирэх биш хүмүүс амьдарч байгаа газар байна да хоол ундаа цуглуулах бас нэг бэлтгэл ажил хийж юм хийж хөлдөөж тавих маавах гэх мэтэр за тэгэл нөгөө хүүхдүүд чинь 5 өдөр болохоор баахан юм аваад тэр сургууль дээр өмсдөг гутал хувцас биеийн тамирын хувцас гэх мэт юмнуудаа авчирна одоо охины хувьд бол жишээ нь хүнжил гудсныхаа даав маав гэл тийм юмнуудаа авчирна бүгднгээ нугааж цэвэрлэхээс ахуулаад хагас бүтэн санд бол бас л амсхийх зах байхгүй өнгөрдөг тийм байгаа. За ингээд сонсохоор ер нь нэг жоохон тийм бас л хэцүү шттэ. Одоо ингээд нэг юмаа өдөр болгон хийн. Тэгээд тэр өдөр болгон хийж байгаа юм нь 7 хоногоор яг адилхан байна. 7 хоногуд ч ингээд явсараа сар болно. Сараар адилхан ингээд ерөөсө бүх юм яг ингээд нэгэн хэвийн нэг нь ингээд адилхан ингээд өрнөөл явцдаг. Тэгэл өдөр болгоо одоо хүүхдээ хөргөж өгөх авахд ингээл би одоо өөрөө дугуугаар явна. Тэгээ тэрэн дээр чинь нөхрийгөө те за чи өнөөдөр нэг явчихлаа миний залхуу өрөөд байна. Чи өнөөдөр явчихлаа миний бие өвдөд байна. Чи өнөөдөр явчихлаа гэд ингээл ямар ч боломж байхгүй. Угаасаа өөр гуйх хинж байхгүй. Тийм учраас ингээл өөрөө ингээл яг ерөөсөө яг өдөр болгон тэрийг хийх сэтгэл зүйтэй өдөр болгон тэрийгэ давтах сэтгэл зүйтэй ер нь бол тэгэж явдаг. Угаасаа тэгээд одоо нөхрөө явуулъя гэсэн ч манай нөхөр ч одоо гэртээ байхгүй ажиллаа гэж явж байгаа хүн шүү дээ. Тэгээ одоо нөхөр чинь угаасаа одоо энэ гэр бүлийн хамгийн одоо амьдрах тэр суур тэр бүх юмыг одоо хангаж явж байгаа хүн болохоор чинь тэр үний чинь ажлыг нь салгардуулаад байх боломжгүй. Тийм учраас иймэрхүү юмнуудаа бол би хариуцаж хийхээс өөр арга байхгүй. Тэгэл яг заримдаа мэдээж хүн л юм басан ханаа нөхөртөө тэгэл орой ажилласаа ирэхээр нь ингээл гомдож тонинд би ч гэсэн ажил хийж байгаа. Би ч гэсэн ингээд адилхан хичээж байгаа. Тэгсэн мөртлөө би одоо арай л их юм хийж ин тэ хүүхдүүдийг авч ин хүүхдүүдийг хоолж ин хоол унд хийж ин гэр орон цэвэрлж ин хувц сунар угааж ин инээ дээрээ гэл чи өнөөдөр ядаж ирт ирэхгүй яасан юм гэдэг ч юм уу тэ тиймэрхүү байдлаараас гомдолно. Тэнгууд одоо нөхөр ёстой тийштэй ёстой үнэ ёстой их юм хийж байгаа. Өнөөдөр их тарч чадсангүй одоо уучлаарай гэдэг ч юм уу те. Тэгээ тиймэрхүү юм хэлэнгүүт нь тэгэл угаасаа тайвширч байгаа юм чинь. Угаасаа ер нь бол ингээ хоёулаа юу хийх ёстой, ямар нөхцөл байдалтай, одоо ямар үүрэгтэй, зоригтой байгаа гэдгийг ингээ аль нь ухамсарлцсан учраас ер нь одоо миний тэгэж одоо гомдлож хэлж байгаа жишээлх юм бол ямар утга учиртай гэдгийг ч гэсэндээ мэдэж байгаа хэрэг зүгээр л одоо энэ хүн өнөөдөр ингээ үнэхээр ядраад те ийм байсан учраас зөв дотроо байгаа юм ингээ гаргаж хэлж байгаамаа гэдэг тэр утгыг ч гэсэн ингээ ойлгоцсон. Тэгэл зүгээр нэг уучлаарай гэхэд л би ингээд угаасаа тэр хүн уучлалт гуйх шаардлагагүй ч гэсэн зүгээр яг тэр өдөр тухайн мөчтөө л ингээ надад хэрэгтэй юм байгаа л тэгээд ингээд гал дарагдчихж байгаа байхгүй юу тий. Тийм ингээл миний ер нь саяхан ойрын 6 сар ер нь ийм байла. Иймэрхүү байсан учраас би одоо өөрийнхөө дуртай цуврал кино минонуудыг үзэх ч юм уу тий. Тиймэрхүү боломжууд маш бага байсан. Гэхдээ ахиад нэг өдрийгөө ингээд зарцуулаад эвгүрцгийн мен сайтаа буцаад одоо сэтгүүлчийнхаа ажиллаараа ганц нэг нийтлэл өгж явахгүй бол тэрхий зэвэрчих юм болов хитрхи мэрглээсээ холдчихвол бас болохгүй болов гэж одоо бас тэр талаа жоохон ч гэсэндээ авч үлдээ гэсэн утгаараа бас нийтлэлүүдээ ингээд одоо яаж игээд шахаад жоохон гаргаж явъя гэж байгаа. Тэгээд эхний ээлжинд бол өөрийнхөө бичлэг хийж исэн одоо бэлэн байгаа материалуудаа аваад илүү дутуу үггүй яг юм нэг гоё тэ сүулт нь ингээд үлдэхэд бас гоё
гоё юм да гэж одоо хааны ордон гэсэн цувралуудаа гаргаа явж байгаа. Тэгээ эрхчлээс болохоор илүү одоо бүтээлчээр өөрөө жоох ингээ цаг заваа өшөө сайн төлөвлөж жагаад яг гоё шин нийтлэлүүдийг гаргаж явъя гэж бодож байгаа. За ийм байна. За өнгөрсөн хугацаанд 2025 онд манай гэр бүлийнхэн ер нь одоо ямар амжилттай, ямар хуу байсан бэ гэж би дүгнэж бодож байгаа вэ гэх юм бол бүгдээрээ маш тийм тогтвортой, тууштай байж чадсан гэж бодож байгаа. Энэ бол одоо хамгийн бидний манай гэр бүлийн одоо байгаа яг энэ нөхцөл байдалд энэ санхүүд тийм ер нь бол яг энэ цаг үед бол хамгийн зөв зүйтэй зүйл бол энэ байсан гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол бид нар бол одоо ийш тийшээ аялах ямарч боломжгүй байгаа. Хүүхдүүд жоохон байна. Санхүү мөнгөний хувьд тийм их бололцоотой биш байна. Тийм учраас бид нар тийм томоохон одоо юм худалдаж авах гэдэг ч юм уу те том зүйлсийг төлөвлөхөөс илүүтэй өдөр тутмын жижиг зүйлс дээрээ одоо маш их хичээл зүтгэл гаргаж тэднэр дээрээ амжилттай тууштай байх гэдэг нь одоо 2025 онд бидний зорж исэн зүйл байсан. За манай хүүгийн хувьд гэх юм бол бүтэн 1 жилийн хугацаанд өөрийнхөө явж исэн клубтээ бол маш тууштай явсан. Тэ бейсболын клубд явдаг шээ тэ. Тэгээ ер нь бол яг 1 жил болж байгаа одоо ингээд 1 жилийн хугацаанд бол маш ур чадрын хувьд сайжирсан. Яг хүүхдийн одоо ертөнцийг харж байгаа байдал, бусадтай харилцаж байгаа харилцаа, хүндлэл, биеийн хөгжилтэй дээрэс нь орой унцдаг болох тэр одоо өдөр тутмын рутин тэр бүх зүйлс дээр маш тогтвортойгоор ингээд сайжирж явсан гэж бодож байгаа. За тэгээ биеийн хөгжил мөгжилч гэсэндээ маш гоё болоод ирсэн. Одоо гоё мууийн зүгээр ингээд миний энд чинь ингээд багтахгүй болоод ингээд ирж байгаа байхгүй. Тийм гоё одоо юу гэдэг эрүүл бие хаатай болж энэ 1 жилийн хугацаанд хийсэн зүйлс хүмүүстэй минь тустай болж байна. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь өөрөө одоо энэ спорттой маш дуртай болж эхэлж байгаа, явахыг хүсдэг болсон. Өмнө нь ингээд маргааш клубтэй гэдэг гот ингээд тэгээд зэдэг байсан бол одоо ингээд маргааш явна гэдэг ингээд баярлдаг болсон. Эн чинь болохоор бас хүүхдийн цагаа бас зөв боловсон өнгөрүүлэх энэ одоо Японы нийгэмд чинь бол хүүхд чинь ингээд Монголд байж байгаа шиг хоорондоо ингээд ноцолтоод нэг их тоглоод ингээд биеийнхаа чилээ гаргаад ах тийм боломж байхгүй. Ер нь бол хүүхэд энэ бие хөдөлгөх боломж бол тийм их байдаг гэж бодохгүй байна. Мэдээж биеийн тамир дээр хөдөлгөж байгаа. Тэгэнгүүт чинь ингээд амралтын 2 өдөр агаарт тэгэл хүүтэнд хөрөх, халуунд халах тэр бүх юмнуудыг ингээд одоо энэ спортоор дамжуулаад Монголд авахтаа жирийн үедээ ч гэсэн авчиж болох тэр юмнуудыг чи энд одоо ингээд яалцчихгүй спорт клубд явж эрэгтэй хүүхдэл болж аваад байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тийм учраас одоо манай хүү ингээд бүтэн 1 жилийн хугацаанд клубтэй тогтвортой тууштай явж чадсан. Охины маань бодлохлоор 4-р сараас ахуулаад цэцэрлэгтээ орсон. Үйлгээд авахгүй гэж аваад бид нар чинь арай нэг цэцэрлэгтээ болсон. За тэгээ энэ цэцэрлэгтээ бол бас л ер нь бол маш тогтвортой явсан. Одоо юу гэдэг нэг өдөр амраач, нэг өдөр тэгчих ингэчээ биш. Ер нь бол өвдөөгүй, зовоогүй байгаа үедээ тийшээгээ очиод хүмүүстэй хүүхдүүдтэй нийгэмшээд ингээд байж ах хэрэгтэй. Тэртээ дэргүй Японд бол ингээд бүх нийтийн амралтын өдрүүд болон янз янзын амрах өдрүүд маш их байдаг. Тийм учраас угаасаа гэртээ ингээд зарцуулах, гэртээ өнгөрөх цаг зөндөө байгаа учраас аль болох цэцэрлэгтээ явах, ээж нь бол илүү их ажил амжуулах охиноо тэнд харуулж байгаа хоорондоо тэгэх тийм зорилготой байсан. Тэгээд цэцэрлэгтээ сайн явсны үндсэн дээр манай охин ч одоо 2 нас сайн 8 сард 2 нас хүрсэн байхгүй. Одоо ингээд хилд ороод айлууж яана эхэлсэн. Ер нь бол өгүүлбэрээр ярьж байгаа. Тэгээ өөрийгөө ер нь маш сайн илэрхийлдэг болсон. Гэхдээ японоор ярьж байгаа. Гэхдээ хамаагүй хүүгээ ч гэсэн ер нь бит хоёр ч 2 настай 2 нас өнгөрөөд за баг 3 нас төхөж эхэлж яхад нь монгол хэлийг нь бол ингэ шахаж эхэлсэн штэ. Тийм учраас санаа зовхгүй байгаа. Ямар ч лсэн гэсэн хүүхэд одоо энэ өөрийнхөө амьдарч байгаа энэ газартаа өөрийг тэр амьдарч байгаа газрынхаа хэлээр өөрийгөө эхний ээлжинд стрессгүйгээр ямар ч лсэн ингээд илэрхийлээс орчин би баамаар шэмэрэн багш нартай ингээд ойлголцох хэмжээнд ингээд хэлээд илэрхийлээс орчвол зүгээр. Манай хүү ч гэсэндээ Монголоос энд ирэхдээ 2 настай ирж исэн. Тэгээд англиар л хэлд орж исэн шүү дээ. YouTube үзээр хагаад би ажил хийдэг. Тэгээд имэтэг амьдардаг. YouTube үздэг. Тийм хүүхэд чи англиар хэлд орж исэн. Тэгээд энд хүрчрээд Монгол, Япон хоёр хэл нь орж ирж исэн шүү дээ. Тийм учраас бид нар бол айхгүй байгаа, нэг сандрахгүй байгаа, хүчлэхгүй байгаа. Угаасаа ингээд ер нь болно. Тэгээ одоо ч гэсэндээ ингээд мэдээж ойр зур ганц нэг юмнууд бас монголоор ярина. Тийм учраас удахгүй монгол хэлээ бас сурна гэдэгт бол ингээд 100% итгэлтэй байгаа.
За тэгээд дээрэс нь бас баг оролдлого хийсээр агаад саяхнаас ингээ хөтөвчин цуугаад бизнесч эхэлсэн. Энэ бол бас бидний хувьд хөөрхөн том амжилт байгаа. Дээрээс нь энэ өнгөрсөн жилд бит хоёр чинь 2 настайдаа ингээд өхнөөсөө гарч байгаа юм. Хөөрхөн том амжилтууд манай охин чинь гаргасан өнгөрсөн онд чинь. За ингээд манай нөхрийн хувьд болохоор бас компанид доктортай ингээд үргэлж ур чадрын хувьд ингээд сайн дээшилж явсан гэж бодож байгаа. Та хэд маань ингээд хэрвээ мэдж байгаа бол би өмнө нөгөө манай нөхөр IT-гаар ажилладаг багт ингээд влог хийжсэн шүү дээ. Тэрнээсээ одоо гараад манай хүн чинь 3 дахь жилдээ байна одоо нөө хөрсгүүгээр лета сургуулдаг тийм одоо ногооны компанид ажиллаж байгаа байхгүй. Тэр компанид болохоор тэр хөрсгүү буюу юм нэг юм порлон шиг юмд үрээ суулгаад ингээд гэрлээр ургуулдаг тийм одоо технологи байгаа штэ. Хайдропоник гэд манай Монголд ч гэсэндээ байдаг. Тэгээд энэ Японы үйлдвэрийн одоо технологи тэр үйлдвэрлэлийг гадаадд болон одоо Японы дотоодын компаниудад одоо зарж борлуулах тэр одоо хилцээрүүдийг хийх тэр одоо юунд нь одоо хилцэст нь гэх юм уу да тий ажиллаж байгаа. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд бас хаяа бид гурыг орхиод гадагшаа татгшаага хөрхэн явдаг болсон байгаа. Монголын бас нэлийн том компанитай одоо гэрээ байгуулад ажиллаж байгаа гэх мэтэр тийм өөрийнхөө хувьд амжилттай явж байна. За миний хувьд болохоор энэ бүтэн жилийн хугацаанд YouTube-ийнхаа бичлэгүүдийг бол тууштай хийсэн. Тэгээ ямар ч завгүй өдөр байсан, ямар ч ер нь ажилтаа байсан, яаж хийж байгаад ингээд 7 хоног болгон нэг бичлэг хийн гэсэн одоо зорилготойгоор зорилгоч тавиад байгаа юм байна. Угаасаа хийн гэдэг юм ингээд толгойд тэр ингээд суудсан учраас угаасаа л хийн. Ямар нэгэн одоо тий ажилласаа чөлөө авахдаа бид нар чинь нэг тийм тайлбар өгөөд бүр үнэхээр аргагүй бол ингээд авдаг шүү дээ. Яг тэрэн шиг тэр үнэхээр аргагүй бол тий хүүхэд мөхөд өвдсөн. Одоо ийм үед бол за би өөртөө одоо чөлөө өгч гинэ гэдэг утгаараа тий бүр ингээ албан ёсоор энэ 7 ногт би ингээ унжнөө гэж тэрнээс биш гинт за би одоо хийхэ боллоо гэдэг ч юм уу тийм биш ер нь л ингээд хийн гэдэг эн чинь одоо өөрийгөө миний бас нэг тий өөртөө өгсөн амлалтандаа хүрэх гэдэг тэр нэг үнэнч байдлын маань өөртөө өгөх үнэлгээ нэг хэсэг болсон зүйл учраас энийг ингээд тасралтгүй тууштай хийж чадсан болоо гэж бодоод байгаа юм. За тэгээд мэдээж шинэ ажилд орсон. Шинэ ажилдаа ороод одоо бас 5-6 сар болоод одоо нэлээд хөрхөн дасцсан байна. За тэгээд дээрэс нь өдөр болгоны одоо нэгэн хэвийн үргэлж давтагддаг тэр таскуудыг өдөр болгоны чеклистийг нь гүцээж дуусгаж амжилттай үргэлжлүүлээд явж байна. Тэгээд өнгөрсөн жил миний хувьд бол өөртөө бас нэг том тавьсан зорилго юу гэх юм бол ерөөсөө одоо илүү харж билүү долоохгүй те илүү их юм хүсэхгүй одоо ер нь яг ингээд бодож байгаа байхгүй. За одоо ингээд надад юу дутуу байна те би ингээд нэг ямар нэг юм хиймээр санагдал одоо ямар нэг юм авмаар санагдлаа гэлдэх юм бол за надаа яг ер нь тэгвэл юу дутуу байгаа юм бэ? Би тэр дутуу юм одоо авъя гэдэг ч юм уу те шопинг хиймээр санагдал. Тэнгууд надад дутуу юм ерөөсөө байхгүй. За ингээд өмсчих айтайхан одоо бие дэвтэйхэн цамц байна уу? Байна. Дулаахан хүрдэг байна уу? Байна. Би одоо хөл дэвтэйхэн гутал байна уу? Байна. Ингээд утас одоо шинээр авъя гэх юм бол миний утас одоо надын хэмжээнд бол миний хэмжээнд бол болж ийн. Энээс илүү нэг тийм одоо үнэтэй цайтай утас надад хэрэггүй байна. Надад миний одоо бүх юмыг хийж өгдөг компьютер байна. За ингээд микрофон байна те. Ингээл ерөөсөө ингээд яг авъя гэдэг юм гот бүх юм ингээд надад байгаа юм. Учраас одоо илүү янз янзын юм одоо авахын оронд тэрний хооронд гэр бүлийнхаа одоо санхүүг илүү дээшлүүлэх тал дээр хөрөнгө оруулах маягаар одоо явбал илүү зүгээр юм байна гэдэг утгаараа ер нь илүү дутуу юмнуудыг авахгүй байх гэж маш их ер нь хичээсэн. Тэр утгаараа ер нь бол миний гэхдээ аль дээр үед л яагаад ч надад суудсан байсан юм гэх юм бол ер нь ингээд нэг байгаа энгийн зүйлстэй ингээд талархдаг. Өглөө олгон адилхан өглөөний цай бид нар бараг л уудаг л та. Тэнгуут чинь тэр өглөөнийхөө цайг ууж байгаадаа жишээ нь би одоо ингээд талархдаг. Яагаад гэх юм бол өглөөний цайнд маань одоо бүх зүйл байгаа байхгүй юу? Яг ингээд хүн өглөө идэхэд юу ер нь ингээд биедээ авбас сайн те. За ядчил нэг 3 төрөл те 3-аас дээш төрлийн юм байх юм бол хүний одоо тэр тухайн өдөртөө одоо тархин хэрхэн ажиллах вэ гэдгийг шийдэгдэг гэж байгаа байхгүй. Жишээлх юм бол үлэн байхдаа ингээд одоо хотод руугаа оруулсан 2 3 4 5 төрлийн юм байх юм бол тархин одоо тэр амтуудыг одоо таних тулд ингээд олон юм ингээд ажилдаг гэдэг юм би нэг Японы өглөөний цай уухад одоо ямар нөлөөтэй гэдэг талаар нэвтрүүлгээс үзчихсэн. Тэгээд тэрнийхээ ачаар манайх чинь нэг өглөө ядчил 5 төрлийн юм уу те идэх гэж ингээ хичээдэг. Тэрэнд нь одоо жишээ нь за нүүрс усна байж гэн те өдрийн цаг хүртэл бүгднгийг нь юу гин
биеийг нь хөдөлгөчих нүүрс ус байж гэн. За мэдээж нэг уураг байж байгаа, өндөг байж байгаа. Дээрэс нь эслэг болох ямар нэгэн байдлаар ногоо байж ялж гэн. За тэгэл кофегоо аавж нууч гэн. Хүүхдүүд нь сүгээ ч юм уу, цайгаа ч юм уу ууч гэн. Хажууд нь цаа нэг жоохон сонирхолтой болох гоо зайц ч юм уу, аль эсвэл загас ч юм уу те ингээд нэг тиймэрхүү юм тавиал ингээд болоо. Тэд нар ингээд ерөөсөө өдөр болгон тавцагддаг хоол боловч тэрнээс илүү одоо жишээ нь өглөөний цан дээр юу хүсэх гээд байгаа юм бэ? Тийм биз дээ. Өдөр болгон адилхан байгаа. Гэхдээ бүх юм байна гэдэг утгаараа. Тийм ер нь бол өдөр болгоныхоо тэр ахин давтагдж байгаа тэр бүх ингээд нэг дуусшгүй юм шиг юмн дээр яг энэ өглөөний цайн дээр тавьж байгаа одоо стандарт шаардлага шигэ тэгж хандаж тэрэндээ баярлаж талархаж амьдэрсэн 2025 он байсан. За тэгээд эрүүл мэндийн хувьд болохоор ер нь бид хоёр бол жил болгоо ингээд нэг бүтэн биеийн те хамгийн анхан шатны үзэлгүүдийг хийлгэждэг. Тэгээ энэ жил ч гэсэндээ хийлгээд бас юу нь болохгүй юу нь болж ийн гэдэг юм ер нь жоохон мэдээд авцгаацсан. Тэгээ тэрнийхээ үзүүлэх системнуудыг ингээ үзүүлээд дээрэс нь ингээ би хаа хэрвээ өвдөх юм бол тэр доор нь ямар нэгэн байдлаар яаж игээд эмнэлэгт очиод үзүүлнэ гэдэг тийм уриатаагаар 2025 оноо бас үдэж байгаа. За тэгэл угаасаа хүүхдүүд одоо жоохон том болоод ирэхээр чинь гарч орох ихсэн те одоо өөртөө зарцуулах цаг ихсэн гарч ороод ирэхээр ийшээ тийшээ яваад янз янзын ажлууд хийх боломж ихсэн. Боломжууд нэмэгдэн. Тэгээ тэр бүх юмнууд угаасаа нээлттэй урд ингээ харагдаж байгаа. Тэгтээ яг одоогийн нөхцөлд бол зүгээр л одоо яг энэ байгаа энэ нэг жижигхэн хүрээн дотроо ингээ чадах хэмжээндээ энгийн тууштай тэгээ стандарттай ингээд ер нь явахыг бодож байгаа. За ерөнхийдөө ийм байна. За тэгээд би бас та хэдэд зүгээр ажлынхаа сонин сайхнаас имжлэхээрээ жоохон ярих гэж бодсон байхгүй яа гэх юм бол одоо манай ажил дээр ингээд сүүлийн үед ингээд миний жоохон айц мэц хүүцэг хүргэсэн янз юмнууд ингээд бас болоод байгаа. Жишээлх юм бол саяхан би ажил дээр ингээд саяхан ажил дээр явжсэн чинь манай ажил дээр хулгай гардیں۔ Тэгээ тэр өдөр болохоор манай ажлын одоо тэнцөө манай ажлын тэнцөө буюу одоо манай тэр менежер нь гэх юм одоо эзэн гэх юм одоо байхгүйсэн баггүй. Тэгээ би нэг эрэгтэй хүүхэдтэй хамтдаа хоёлаа гарч исэн. Тэгсэн чинь нэг юм одоо хижабтай гэх юм одоо тэгээ тим эмэгтэй орж ирээд нэг кофе авч байгаа нь харагцаахгүй ингээ хоёр одоо касс байгаа гэсэн. Тэрнийх нь энтлийнхэн кассан дээр нөгөө нэг эрэгтэй хүүхэд чинь тэр хүнд үйлчлээд би болохоор энтлийнхаа кассан дээр хөнгөө тэгээд ингээ үе тэр хоёрлаа ингээ харж мараа тэр аваа ингээ янслаад ингээ явжсэн чинь тэр хижабтай эмэгтэй ингээ яж хат айгу хүрх эмэгтэйсэн байхгүй. Тэнгуутаа над руу ингээ бүр ингээ амар хөөрхнөр ингээ хараад хань би бүр эхлээд яагаад байгаа юм бол ямар учиртай юм бол ингээ гайхаад ерөөсөө ойлгохгүй байсан чинь нөгөө эрэгтэй хөлт чинь над руу ингээ таньдаг хүн юм бахтаа гэсэн мэтлэр над руу ингээ харахаар би мэдгүй дээ гэтгсэн чинь нөгөө эмэгтэй чинь тэгээ над руу ингээ харж яснаа тойроод ингээ тэнд кофе нисэгдэг байхгүй кофе хийж авдаг тэр кофений машины тэнд ингээ явж яснаа ахаад над руу ингээ амар хөөрхө хараад байхгүй хоёр кофений машин энэ голоор ингээ ингээ хараад тэгэхээр би бүр гайхаад тэгээ нөгөө нэг эрэгтэй чинь над руу ингээ нөгөө ягсан үйлчлүүлэгч рүү нуруугаа харуулчаад над руу ингээ мэдх юм уу асуух нь би мэдхгүй гэчээд тэгээд тэр ингээ өнгөрсөн байхгүй. Тэгээ арын өрөөнд хэн байсан байх юм бол манай тэнцоогийн нөхөр одоо манай тэр ажил дээр хурж ирээд бас зарим юмнуудыг хийдэг одоо усундаа мундаа ирэх юм бол тиймнүүдээ чи эрэгтэй хүмүүс өргөөд наашин цааш нь болгодог. Тэрэн дээр нөгөө нэг эрэгтэй нөхөр нь хүрээд ирсэн хойно сууж исэн байхгүй. Тэгсэн чинь тэр хүн камераар харцсан байвал яах вэ? Тэсэн чинь тэр эмэгтэй ингээд манай одоо дэлгүүр ер нь нэлээд том байхгүй юу? Одоо юм 24 цагийн дэлгүүрүүд дундаа нэлээд том зайтай дэлгүүр. Тэгсэн чинь яг нэг юм камер харагддаггүй талд очоод юм уруулын мудаг нэг тиймэрхүү юм зардаг хэсгүүд эцсэж тэндээс нь ингээд аваад цүнхрүүгээ амар их хийсэн байсныг бид нар мэдээг угаасаа мэдэх боломжгүй. Тэгээ өөрсдөө өмөрөхөд тэнд чинь ингээд үйлчлүүлэгчтэй уулзсан дээрээс нь янз юм хийх юмнууд зөндөө их байдаг байхгүй. Тэгээд нөгөө тэнцоогийн нөхөр чинь гарч ирээд нөгөө эмэгтэй гэж гинт аваад ороод ирсэн цаа гаднаас. Тэгээ юу яасан ийсэн гэл тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь намайг дуудаал наашраач гэдэг. Ингээ хоёр юм касс байгаа гэсэн шүү дээ. Энд ингээ хаалга байдаг байхгүй бүр гадаа хаалга. Гэсэн чинь нөгөө нөхөр нь оруулж ирээд энд ингээ хашаа зогссон. Би энэ зогсож байгаа. Тэгээ наашир гэдэг дуудаад тахаар нь би явах ингээл очсон чинь нөгөө нэг наттай хамт ажиллаж байсан эрэгтэй хөхт намайг ингээл зогсоцсон ингээл амар. Тэгэл би яасан гээл тэгсэн чинь энэ хүн одоо ингээ хулгай хийсэн та бити оч гэдгсэн аахгүй. Тэгээ би бүр яана гээл тэгэл бүр ингээл зүрх төх гэл явцсан. Би анх удаага тийм хулгай юмтай ингээ таарч үзэж байгаа байхгүй. Тэгэл
нөгөө эмэгтэй чи уйлах галстай. Би Япон хэл мэдэхгүй гэдэг ингээ англиар яриад байгаа хөөхтэй. Би ингээд англи юмнуудыг нугасаа ойлгож байгаа юм чинь. Тэгээ намайг болохоор ойлгохгүй байна гэж бодож байгаа. Тэгээ ингээд утсан дээрээ англи Япон хоёр юм юу гаргацсан. Транслейт гаргацсан. Тэгээ тэрэн дээрээ нөгөө нөхөрт нь юмыг харуулаад нөгөө залуу манай нөгөө эрэгтэйд бас харуулаад байгаа байхгүй. Тэгээ намайг эмэгтэй хүн болохоор жоохон зөөшлөө дуудах гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэрүүгээр ингээл орилол байгаа байхгүй. Манай нөхөр намайг одоо ингээ алнаа. Би зүгээр энэ бүх мөнгнүүдийг интүүлчихье. Битгий ингээ юу агаач ээ. Цагдаа дуудаач ээ гэд тэгээд орилоцсон байхгүй. Тэгээ би ингээ ойлгож байгаа ч гэсэндээ очихгүй. Тэгээ ус намайг очуулахгүй байгаа юм л да. Яагаад гэх юм бол эмэгтэй учраас ингээ зөөлчлөх гээд байна гэдгийг нөгөө эрчин ойлгоцсон. Тэгэл цагдаа нөгөө ирч угаасаа дуудсан. Тэгээ би нэг юугаар нь чи нөхрөө дуудаа гэдгсэн чинь намайг ингээд англиар ярьдаг гэдгийг мэдэнгүүтээ нөөч гинцтэй би одоо жирэмсэн. Хэвээ одоо нөхөр намайг ингээд мэдэх юм бол ална. Тэгээ хэрвээ одоо миний энийг ингээд цагдаад мэдгэсчих юм бол би одоо нутаг буцхаас өөр аргагүй болно. Пассворт маань ингээд цуцлагдсан. Тийм учраас бити хэлээжтэй гуйж юм би мөнгөний үгүй. Тэгээ нөгөө хүмүүс чинь болохоор одоо нөгөө Тэнчогийн захирлын гэх мөр менежерийн нөхөр нь болохоор үгүй ямар ч байсан гэсэн цагдаа дуудана гээд. За тэгээ цагдаа хурж ирээч хідэн цагдаа яриад байгаа юм бэ? Нэг булгаач дээр ч бараг 7 цагдаа ирвүү те. Тэгээ тэд нар яг өөр ингэсэн үүрэгтэй юм байлээ л те. Одоо хоёр нь хурж ирээд машиндаа ингээд аваад явах тэр хүнийг бүртгэх. Тэнгуут нь үлдсэн эд нь болохоор одоо хоёр нь камер шүүх ч юм уу те. Хоёр нь тэндийн юмстай хэмжилтэйгээд тэрүүгэрч өстө бөө юм болж байгаа юм шиг. Тэгээ миний бүр ингээд зүрх ингээд салганаад өдөржингөө ингээд Nokia-сан үйлчлүүлэгчэд нэстэ мөнгө зөнгөх гэж гар марыг ийм заяа ингэж хүмүүст үйлчлээд тэгэж өнгөрсөн. Тэгээ тэр хүнийг бол бариад явсан. Тэгээ нөхөр нь ямар ч лээсэн гэсэн сүулт дээр юун дээр хурж ирсэн гэсэн. Цагдаагийн газарт бас нэмж хурж ирсэн гэсэн. Тэгээ тэрнээс юу асан бүү мэд. Яг тэрний өмнөхөн бас нэг юм хижабтай эмэгтэй манахаас одоо гинтийн үеийн ослын үед хэрэгэлдэг юм цүнх байдаг байхгүй. Бас нэг ичимэн одоо Монгол мөнгөөр бол нэг 250 орчим мянган төгрөгийн юм уу да. Тиймэрхүү юм ингээ хулгайлаад гараа яваад камерт ингээ бичигдсэн. Тэрэгдээ цагдаад өгсөн ч гэсэн одоо оролдог байгаа байхгүй. Тэгэхээр чин ингээд магадгүй те тэд нэр хэрвээ нэг бүлэг байдаг бол яах вэ те. Тийм бахан бол тэр эмэгтэй хэрвээ явуулах юм бол цаашдаа бас өөр газар ч гэсэн тэд нар чинь ингээд ажиллах боломжтой. Үгүй байсан ч гэсэндээ ер нь одоо ингээд манай менежер бол өрөвдөлтэй байхгүй юу да. Ингээл нэг 7 хоногт нэг хүн орж ирэл 10 орчим мянган йений юм хулгайлаад гараа яваад ахаар чинь тэр хүн чинь тэрүүгээр ингээ хохирч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр эмэгтэй чинь одоо 28 настай да. Жоохон ч гэжтэй бас залуу эмэгтэй 7 хоногийн 6 өдөр ажилладаг. Тэгээ ингэж хичээж яхад тэр эмэгтэй болохлээрээ те орж ирээд ингээ хүний юмнаас зүгээр аваа гараа явцдаг. Тэр эмэгтэйгээс мөнгөний аваад явуулчих болно. Гэхдээ тийм шудраг болсон байж болохгүй байхгүй. Тийм учраас тэгээд юу гэж хичээлсэн байсан гэсэн. Тэгвэл адилхан өсөөд биш шүү те адилхан худлаа юм шүү. Ер нь юм хулгай хийж байгаа бол адилхан хэлж байгаа зүйл нь ч гэсэн худлаа юм шүү гэдэг утгаараа тэгээл одоо өрөвдөгөө. Дээр нь бол Вьетнам нэг эрэгтэй хэлүүдээ бас нэг удаа хулгай хийгэж баригдаа. Тэгээ тэр эрэгтэй ч одоо шоронд байгаа шүү дээ. Тэгээ манай одоо Тэнчоо хэлж байгаа байхгүй. За тэр ингээд одоо шоронд хийсэн. Одоо тэр жоохон өрөвдөлттэй байсан. Яа гэх юм бол жоохон эрэгтэй хөвгттэй. Тэгээд их нэртэйг ингээд байдаг байсан. Тэгтээ одоо үнэхээр яалтаач үлээдээ өмнө бас хийдэд юм хулгай эрэхтэй тийм юм эрэхтэй байсан гэдэг жаа. Тэгэхээр энд бол одоо жоохон гадаад хүмүүсийн хулгай жоохон ихсэдж байгаа юм уу мэдгүй манай дэлгүүр дээр ч тэр юм уу ер нь жоохон ихсэд байгаа. Саяны сүүлд гэхэд дахиад яасан гэхээр би яг Тэнчоо буюу менежертэйгээ хамтдаа хоёулаа ажиллаж исэн өдөр байхгүй. Тэгээ ингээд би буугасаа өмнө бүх мөнгнүүдээ тоолоод за яг ингээд кассанд мөнгөтэй тэгээ кассанд тооцогдсон мөнгөтэй ингээд яг адилхан байна уу гэд тоолоод явдیں۔ Өдөр болгоо. Тэг ингээд явсан чинь ахаар нэг ичимэн буюу бас нэг 250 орчим мянган төгрөг ингээд тутчихдаг байхгүй. Тэгээ яасан бол та ямар сайн ингээд тэр хаваар бүх мөнгнүүдээ ингээд ахаад хоёлаа эхнээс нь тоолоод сейф мэфэнтэх мөнгөө гаргаж ирээ тоолоод яалтчгүй яг нэг маань дотоо заяа. Тэгээд за Тэнчоо би одоо камер шүүгээд үлдъя гэд ингээд камер шүүгээд үлдсэн чинь Япон эрэхтэй заяа. Ингээд нэг 10,000 yen өгч байгаа шүү дээ. Тэнгуут нь бид нар нөгөө хойноос ингээ хүмүүс олон дараалал зогссон байдаг учраас за 10,000 yen гаргаж ирж гингуутай шууд ингээ хариултыг нь бичээд тэнгуутаа хариултыг ингээ өгөөд тэгээ хойноос нь нөгөө мөнгө аваад талт хийдэг байхгүй юу. Тэр жоохон буруу дараалал. Тэгээ одоо энэс хойшоо болохоор зөв дараалалаар хийдэг болсон л тоо. Тэгээ тэр буруу дараалалаар хийснээс болоод тэр эрэхтэй ингээд нөгөө манай Тэнчоог мөнгөө ингээд тоолж явах орондоор нь нөгөө гаргаж тавьсан ичи манай буцаад аваад тэгээд дээрэс нь хариултаа аваад
Тэгээ яваад өгсөн. Тэгээ манай тэнцэж нөгөө араас нь ингээ олон хүмүүс очрлоо зогссон байгаа учраас одоо тийм 24 цагийн дэлгүүрүүдийн чинь хамгийн гол зорилго нь бол үйлчлүүлэгчийг нэг удаан хүлээлгэхгүй байхад учраас за дараагийн үйлчлүүлэгч гэд ингээ хийлээд тэгээд ингээ 10,000 yen өгөө явуулсан гэдгийг бид нэр ингээ мэдсэн. Тэгээ тэр хүнийг ч гэсэн мэдээж цагдаад өгсөн. Уг нь гайгүй байсан ч одоо сүүлийн үед нэг иймэрхүү юмнууд айгүй их таарлцдаг болоод тэгээд байгаа штэ. Нэрээ манай ажил дээр сонин сайхан гэх юм бол тиймэрхүү юм байна. Тэгээд одоо иймэрхүү сонин ачин мачны ч одоо ярих хүн байхгүй та эдтэл ярьж ин да энэ бичлэгээрээ дамжуулаад. За тэгээ YouTube-ийнхаа талаар бас өнгөрсөн оны талаар ингээ ярих юм бол би одоо өнгөрсөн оноос ахуулаад ер нь бол бичлэгүүдтэй жоохон спонсор авч эхлэхийн сан тий амьдралд бас нэмэртэй яагаад гэвэл би чинь одоо амьдралынхаа бас нэг алтан цагийг зарцуулаад хийж байгаагийн хувьд бас спонсор авах тал дээр одоо жоохон ажиллаж эхлэн гэсэн мэдээж ингээ ганц нэг бичлэгүүд дээр спонсор авч үзсэн. Тийм болсон. Гэхдээ бол нэг тийм хангалттай хэмжээнд аваагүй байгаа. Тэгэхээр эрхчил бас энэ одоо зорилгынхаа дагуу бас юмнууд хийгээд явах болов уу гэж бодож байна. Тэгвэл яг спонсоргүй бас энэ бичлэгүүдээ хийгээд би чинь өөрөө одоо YouTube-ээс өөрөө бас багахан хэмжээний мөнгө авж байгаа. Тэгээд дээрэс намайг нэг сүүл ингээ нэг гимт хэргийн мэдээлэлүүд хийгээдсэн чинь нэг хүн тэгэж комент хийсэн шүү дээ. Гимт хэргийн одоо мэдээлэл бэлтгэхээр хандлт өндөрчтэй байгаа эзтэй гэд одоо нэг намайг тийм амар тавлсан маягаар тиймэрхүү хийсэн байсан. Тэгээ ер нь бол гэмт хэргийн одоо бичлэг бол мэдээж хандлт өндөртэй. Тэр утгаараа мэдээж бол YouTube хийж байгаа хүний хувьд дунд нь бол ганц нэг иймэрхүү одоо буст хийх маягийн контентууд бол орж явах нь угаасаа байж болох үзэгдэл. Дээрэс нь ингээд тэр хүн яагаад миний ингээд нэг жоохон игдэг хүргэсэн бэ гэх юм бол би нэг 10 сар марын өмнө байна удаа бас нэг жоохон одоо нөгөө сталкерийн талаар яриад нэг бичлэг хийсэн чинь тэрэн дээр нэг аваа эрэг одоо эмхтэй байна гэж бодсон чинь жилүүдээ те тэгсэн чинь одоо ингээ хударж байгаа юм байна да гэсэн өмнөх комент нь тийм эсэхгүй наад дээр ингээ хоёр удаа комент итсэн тэр нь одоо хоёлаа тийм одоо худ болж энэ да эсвэл нэг нь одоо хитрхи нэг тийм тавлсан ч юм уу те иймэрхүү юмнууд дээр бол би иймэрхүү комментууд дээр бол яалтчгүй хариу үйлдэл үзүүлдэг тэр хүний өмнө биччихсэн юм одоо биччихсэн юм гэдэг ч юм уу те тэр нь ямар хандлагаар бичиж гин гэдгээс нь ахуулаад нэг тиймэрхүү юмнууд дээр яалтчгүй хариу үйлдэл гардаг. Харин эсрэгээр ингээд нэг нөхөрсгөр зөвлөсөн байх ч юм уу те эсвэл яг нэг тийм байж болох уцаар шүмжлэл хэлсэн ч юм уу те тиймэрхүү юмнууд хүмүүсийн юмыг бол би окей за ер нь бол ойлгочлаа шүү. За угаасаа тэр чинь ойлгосон ойлгоогүй хүний толгойд шууд л орчдөө штэ. Яаж ч утсан гэсэн. Тэр хүнтэй би хэрэлсэн байсан ч тэр хүний одоо хэрэлдэж байхдаа надад хэлсэн одоо үнэн үгнүүд нь л угаасаа шууд толгойд орчдөг. Тийм ч учраас тэднүүсийг нь бол ойлгоод ингээд аваад өссөн үсээгүү тэр чинь өөртөө шингээгээд аваад явдаг. Харин нэг тиймэрхүү тавлсан тиймэрхүү хүмүүсийн комментуудад бол би хариу үйлдэл үзүүлдэг. Тийм манай хүний хавар ишээ өвлөө амралт гэсэн дээ миний хөө. За тэгээд одоо бичлэгийн одоо сэдвийн тухайд гэх юм бол би нэг сэдвийн бичлэгүүд хийж байгаа гэдээ хэлээд байгаа. Жишээлх юм бол одоо Японы домог гэдгээр би нэг 3 цувралыг хийгээд ч юм уу те. Ингэж явж ангуудаа одоо энэ Японы одоо өнөөдөр яг одоо 90 сурвалжлагдж байгаа 4 хүн гэдэг ч юм уу те ингээд нэг юм цувралаар нь ингээд хийгээд явж байгаа учраас нэг гэмт хэргийн ингээд бичлэг эхэлсэн бол тэрийгээ яах вэ ялцчихгүй ингээд дуусгахгүй бол бас нэг тууштай байхгүй бол юмаа ингээд дуусгахгүй орчихор чинь нөгөө нэг хүн намайг гэмт хэргийн талаар юм хийгээд байна гэд ингээд хэлжингээ тэрийгээ бас орчиж болохгүй учраас одоо тэр хүнд хандаж хэлэхэд бас яг мэдээж тиймэрхүү юм хийхгүйг мэдээж би өөрөө ч их айл болох хичээдэг ч гэсэн яалтчгүй те ингээд дундуур нь бас нэг тийм бүүстлэх юмнууд бас хэрэг болдог байгаа юм шүү. За тэгээд ирэх жилээс бас YouTube дээр ямар гоё контентууд хийх вэ гэдэг юмаа бодож байгаа ч гэсэндээ бас л одоо өөрийнхөө цаг зав амьдралын хэм маягтай тааруулаад амар гадуур дотор явсан юм бол ялцчгүй хийж чадахгүй л болчиход байгаа байхгүй. Гэртээ сууж байгаа л гаргадаг ийм контентуудаа үргэлжлүүлээд явах болов уу гэж ирэх жилийн хувьд нэг харагдаж байгаа гэж хэлж болно. За ингээд бичлэгийн хамгийн төгсгөл хэсэгт нь болохоор би одоо өөрийнхөө YouTube дээр болон Instagram дээр асуух асуулт байвал бичээрэй гэд үлдээсэн. Тэгээд энд асуусан цөөхний асуултнуудтай хариулаад дуусгая гэж бодож байна. За хамгийн ихнийх нь болохоор Япон айлын бэр шиг сонсдог нийтлэл дахиж хийх үү? Үнэхээр гоё болсон байсан шүү. Гоё болсон шүү гэж утсан байсан. Хэрвээ цаг гарах юм бол угаасаа миний одоо хамгийн
хүсдэг зүйл гэх юм бол одоо тиймэрхүү томоохон нийтлэлүүдэд бичих байдаг. Гэхдээ одоо бол яа одоо тийм том нийтлэл бичихийн тулд надад одоо дунджаар те 3 өдөр хэрэгтэй байгаа байхгүй. Нэгэнд нь одоо зочинтойгоо уулзах, хоёрт нь зочинтойгоо уулзаж авчирсан материалаа боловсруулах, гуравдугаарт нь яг тэр боловсруулсан материалаа яг нийтлэл болгож гаргах. Тэгээд одоо өрөх гэдэг ч юм уу те. Тийм учраас жоохон нэг тиймэрхүү цаг завтай болох үедээ ахиж бичиж эхлэх юм болов уу гэсэн бодолтой байгаа. За дараагийнх нь амьдарч байгаа орон гэдэг бол уудлаад барагдахгүй эрдэнэст авдар шүү. Түүх үлгэр домог одоогийн хааны ордны тухай өнгөрсөн одоо үеийн криминал нэлээд их зүйлийн талаар сонсож мэдлээ. Японы түүхэн дурсгалт газрууд байгаль, нийтийн тээврийн гайхамшиг, хурд хүч болсон метро, газар хөдлөлтөнд төсвөртэй барилга байшин барих арга барил гэдэл зөндөө зүйлийн талаар подкаст хийгээрэй гэж гоё комент бичсэн байсан. Тэгээд маш олон гоё сэдвүүдийн талаар юу өгөх гэдэг үлээ шипи өгсөнд баярлалаа. Тийм. Ер нь бол иймэрхүү гоё сэдвүүдээр хийгээд явнаа. Гэхдээ одоо юу гэдэг иймэрхүү сэдвүүдийг яаж сонирхолтой болгож хүргэх вэ? Тэгээ сонирхолгүй тэгэл нэг байдаг хэдийн юмнуудыг нийлүүлээд ингэчхэр чин хүн үзэхгүй болчих байхгүй. Тэгэхээр чин би ингээд хайрын цагаа те зарцуулж хийж байгаа хамаг ингээд бүх юмнуудаа ингээд шавхаж ингээд гаргаж хийж байгаа тэр юмаа хүнд үзүүлэхгүй байх юм бол надад бас хайран байгаад байгаа байхгүй юу тий. Тийм учраас энэ гоё сэдвүүдийг нэгэнд хүнд хүрэхийн тулд ямар одоо байдлаар хийх вэ гэдгээ сайн бодож байгаа заавал хийх болно. За энэ жил өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт юу вэ гэсэн байсан. Энэ жилийн хувьд болохоор жоохон материалын талаараа гэх юм бол би нэг ингрийн жижигхэн мик авсан. Тэр ингрийн жижигхэн микээр яах чагаа гэх юм бол гадуур дотор одоо влог хийхдээ ашиглана. А дээрэс нь би уг нь ингээд өдөр тутмын юм нэг манай гэр бүлд өрнөж байгаа янз янзын юм ч юм уу эсвэл одоо сайн манай ажил дээр өрнөж байгаа ч юм уу те ингээд та эцтэй хуваалцмар санагддаг юмнуудаа зүгээр юм жижигхэн рилэр ч юм уу стори шээ нэг юм шорт мортор ч юм уу те ингээ хуваалцаад байх юмсан гэж бодоод тийм жижигхэн мик худалдаж авсан байхгүй юу. Ийм урт YouTube-ийн юм хийхгүйгээр тэгсэн чинь тэрийгээ бас ингээ хийж амжихгүй яваад байгаа юм. Тэ ингээд хэрвээ боломж олдох юм бол иймэрхүү жижигхэн түүх мөх өөртөө тохиолдсон юм те манай гэрт одоо болж байгаа сонин сайхан энтрэ тийм жижигхэн юмнуудаар хийгээд явна гэж бодож байгаа. Тэгээд тэр нэг жижигхэн хөөрхөн мик мэн л анда. Материаллык бус талаараа гэх юм бол би одоо энэ манай Японд амьдардаг хулан гэд охин байдаг шүү дээ. Хөхний орд авдраа даван туулсан аялагч, бясалгагч, явагч охин байгаа. Тэгээ хулангийнхаа өөрийгөө твэрээр 2025 гэд бясалгалын сургалтанд сууж тэ 10 хоног нэг тийм өөр төрлийн бясалгалуудыг хийж тэг нэг өөрийнхөө дотоод нэг тийм дуу хоолойг сонссон тэр аялал бол одоо 2025 оны төгсгөлөөр өөртөө одоо хийсэн том хөрөнгө оруулалт болсон. Тэгээд энэ одоо йог бясалгалын сургалт нь 2026 оны 1 сарын ихээр ахиад зарлагдж байгаа юм байлээ. Та тэгээд хэрвээ сонирхох юм бол хаяг руу ороод үзээрэй. За тэгээд дараагийнх нь сайн байна уу? Таныг дэмждэг шүү. Миний хувьд Японд сурах уу, Германд сурах уу гэд их эргэлзэж байгаа юм л да. Яг амьдрал дээр гарахаар Япон хэрвээ, нөгөө уужим амгалан байдаг нь хөл хөдөлгөөнтэй Токиод хэрвээ, ажил дээр гарахаар хэр, ажлын дарамт сурахад хэр бол энэ талаар яриад өгөөч гэсэн байсан. Тэгээд энэний хувьд болохоор одоо хэлж мэдэхгүй. Би ингээд хүмүүс өөр тийм нэг одоо фокустай юм уу те өөр зүйлийг мэдэрдэг, өөр зүйлийг тесдэг, өөр зүйл дурладаг. Тийм учраас би Токиод одоо жишээ нь сурах, Германд сурах хоёрын аль нь гоё вэ гэдгийг миний хувьд гээд хэлэх юм бол таны хувьд өөр болчих боломжтой байхгүй. Тийм учраас хэлэхэд айгүй хэцүү. Яагаад гэх юм бол би өөрөө бас Германд сурах мөрөөдөлтэйсэн байхгүй. Философи юм уу эсвэл одоо эстетик гоо зүйн чиглэлээр сурах бодолтой байгаад Герман хэлж гисэндээ бас жоохон сурж эхэлжсэн гүтэн таг. Тийм тэгж байгааз тэгээд Герман болоод Япон руу хурж ирж исэн учиртай. Гэхдээ энэ бол миний сонголтын асуудал байгаагүй. Энэ бол хувь тавилангийн асуудал байсан. Нөхөртөөгөө нөгөө Герман яс сурж байгаа яг үедээ нөхөртөөгөө танилцаад тэгээ нөхөртөөгөө суугаад ингээд явцсан учраас тэгээд ялцчихгүй Япон руу ирж таарч ирсэн штэ. Тэгэхээр мэдхгүй юм аа. Бас тэгээ Германы талаар хэцүү. Германд ямар ч лсэн гэсэн одоо дээд боловсролч үнгүй байгаа гэдэг утгаараа жоохон давуу талтай байж болцсошгүй гэж бодож байна. Намуун дуу хоолойгоор маш эмх зэгстэй ярьдаг болохоор сонсох дуртай. Японд амьдарч байсан болохоор Японы сүүлийн үеийн хөөрхөн хов живийг чамаа сонсох дуртай. Дэмждэг шүү. Keep going from OCX-Man. Баярлалаа. Тэгээд иймэрхүү гой комент бичдэг хүмүүс үнэхээр их байдаг. Тэдний комментиг уншаад би нэр үнэхээр их баярлдаг. Нэ хорвоо ертөнцийн дээр ингээд нэг тийм
бусдыг одоо алдаа гаргасан ч гэсэндээ энэ ингээ алдаа гаргачлаа штэ. За ер нь бол өөрөө ч гэсэн мэдж байгаа даа гэдэг ч юм уу те. За ингээд өөр хүн хэлээд хүчих юм чиндээ гэдэг ч юм уу те. Нэг тийм хүнийг алдаа гаргасан ч гэсэндээ тиймэрхүү өнцгөөс ингээ харж чаддаг тийм хүмүүсээр ихэнхдээ хөрөөлүүлж байж байгаа гэдэгтээ би л маш их баяртай байдаг. Тэгээ өөрөө би бас амар их алдаа гаргадаг хүн учраас ер нь бусад хүмүүсийг алдаа гаргах үед аль болох шүүмжлэх гэхээс илүүтэй яана л гэж боддог. Ер нь бол одоо яана одоо хүмүүс юу гэж хэлэх юм бол энэ хүний гайг байгаа даа гэдэг ч юм уу те. Тэр утгаар нь ер нь жоохон боддог. Мэдээж одоо бүр байж боломгүй одоо те тэр хүчмөчнгийн хэрэгүүд байгаад байгаа те. Тэр ёс суртахуунтай холбоотой тиймэрхүү алдаануудыг гаргасан хүмүүстэй бол одоо ярих юм байхгүй шүү дээ. Харин одоо нэг тийм одоо жижиг тиймэрхүү алдаанууд дээр бол хитрхи ач холбогдол өгөөд байдаг. Тиймэрхүү хүмүүс бас жоохон тийм хэцүү санагддаг. Тэрний оронд эсэргээрээ ийм хүмүүс маш олон байгаад нь талархаж баярлаж явдаг шүү. За тэгээд тайлагдаагүй хэрэг part 3 гэсэн маань. За тэр одоо өстой дими яхаа те. Тэр угаасаа ингээл тайлагдаагүй учраас тэгэл ер нь тайлагдаагүй чигээрэл тэгэл дуусахаас өөр аргагүй болчиход байгаа байхгүй. Одоо би одоо өөрөө нэмж тайлдаггүй юм бол part 3 ч гарах боломжгүй болчиход байгаа байхгүй юу. Нэр